яг тоогоочоо хийгээ, тоогооч мэргэжилээр ажиллаад яг үйлдвэрлэл дээрээ байж байгаад одоо яд болсон юм бол одоо бие хангалтч болж байгаа ойлголоо. Дэлхийн тогооч болоос загас олон улсын тогоочны хоолны тэмцээнд оролцох эрх нэгдсэн. Тэгээд тэр эрх нэгдсэний дагуу би 2010 онд анхны багийг ахлаад Монгол улсын мас тогооч одоо өөрчлөлөө дийлгэр Монгол улсын мас тогооч санчир бид нэг баг болоод ингээд одоо Туркт болсон олон улсын тэмцээнд оролцож анхны одоо мөнгө хүрэл мэдээллийг их оронд авчирсан. Би одоо энэ нүүдгсэн фестивалийн хүрээнд 7-8 жил болж байна. Анхнаас нь судалгааг хийгээд оролцсон тэрний хүрээнд Монгол болоо суслаад явж байгаа хальцсангүй бид эдийн дараа үеийн залуучууд ч бас Монгол үндэснийхээ хоолыг яриад байж байна. Дээрээс нь Монгол үндэснийхээ хоолыг орчин үеийн чир хандлага руу ороод ингээд одоо гадаадын зочин төлөөлөгч үүшлээд эхэлж байна. Гэтэ энэ бол санаанд өвөн хүртэл айгүй гоё арга хэмжээ болсон. Нөгөө хүнсний хөвсгөлийн хүрээнд зохион байгуулсан юм хүн байгаа. Тэгээ манай хоол үйлдвэрийн салбарын одоо эрсдэл зоогийн газрын холбоо гэдэг эсэм тэргүүнтэй холбоо байгаа. Тэр дандаа эрсдлээнуудаа бизнес хэрэгчлэн хариуцдаг тийм холбоо. Тэгээд тэр холбоо манай одоо тогоочны холбоо бид нийлээд тэгээд тэр одоо үйл ажиллагаа зохион байгуулж 800 гаруй хүнийг ерөнхийлөгч хүн хүлээж авсан. Бидэнд сайхан урам зориг өгсөн, сэтгэлгээ өгсөн, сайхан хэлсэн. Ер нь бол нэг номерт бол манай тогоочносчин байнга зогсоо ажилладаг учраас хөл. Тэгээ одоо энэ хөлийн булчин болоод ихэнх хүмүүс хөл хоёр толгуурлал явдсан шүү дээ. Тэгээ дараа нэг нуруу бол байнга явна. За сүүл дандаа энэ урдаасаа ингэ халдаг. Тийм. Урдаасаа ингэ халдаг учраас энэ дотор ирэхэд нь илэгний одоо юу гэхдээ манай хүмүүс боддیں۔ Тогоочны дандаа хоол идэл бүдүүн байдаг гэдэг. Үгүй шүү дээ. Энэ чинь нөгөө уур нь зөхгүй. Хоолны уур тэнд одоо байгаа агаар орчин хичнээн одоо бол бас сайхан үе ирсэн шүү дээ. Тоног төгөөрөм сайжраад та нарын үеинд агаар зуулах тэнцээ сайхан боллоо. Тоног төхөөрөмжлөө. Гэтэл одоо юу болж байгаа вэ? Газ гэдэг ордсон. Тэр газны одоо үнэ хүний бие маш их орчоо байж. 50 тогоо одоо гэр бүлтэй зориулсан хоол их нь шүү. Тий. 50 гэр бүл зориулсан 50 тогоо хорхох гийгээл тэгэл генис амжилтанд бүртгүүлж яа. Тэгхийн бол монголчуудын анх хийж ижсэн энэ хоол маань дэлхийд томглогдох юм байна. Монгол гэр бүлээ юу гэсэн үг вэ? 50 гэр бүл. Одоо ингээд 5 ам бүлтэй 1000 одоо гэр бүл гэсэн үг шүү дээ. 5 ам бүлтэй 5 ам бүлтэй нэг 1000 гэр бүл нэг удаа одоо хорох гийгээл өөрөөр одоо 1000 тогооны хорох тийм 1000 тогооны хорох нь тийм байхгүй. Тэрнээс энийг хүмүүс нэг 1000 хонь гаргаад тэгээд 1000 хоны амь таслаад хийх ч юм бол биш. Тийм ойлголоо. За ингээд сайхан яриасаа боллоо. Сэтгэл хангалттай сайхан бай. Баярлаа. За баярлаа. Урьж оролцуулсан танд баярлалаа. За ингээд их мэдт үзэгчтэй. Баялаг бүтээгч үйлдвэрлэгчдийн захирлуудын энэ төр нэвтрүүлэг энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараа уулзлаа баяр та.